За оройн минь Apex Capital лидер бат байна. За өнөөдөр бидний энэ видео сургалт бол үн ашигын харьцаа. Англиар энийг одоо P ratio гэдэг. Энэ одоо юу илэрхийлж байгаа гэх юм бол та нэг төгрөгийн одоо эсвэл $1 ч юм уу орлогоо авахын тулд хэдийг төлөх ёстой вэ? Одоо жишээлбэл 15% хүүтэй хадгаламж та 100 төгрөг байршуулад жилийн эцэстээ ер нь 15 төгрөг авдаг юм бол үн ашигын харьцаа ойролцоогоо 6.8 дээр байгаа. 6.8 төгрөг та байршуулж жилийн дараа 1 төгрөгийн хүү авч байгаа юм аа. За ийм үнэлгээний систем бол маш энгийн. Энийг яаж гаргадаг юм бэ гэх юм бол компани бүтэн жилийн ашгийг аваад тэгээд хувьцаа цэвэр ашиг нь аваад тэгээд цэвэр ашиг нь хувьцааны тоогоор хуваах юм бол нэг ширхэг хувьцаан дээр ногдож байгаа одоо ашиг нь тооцож болно. Жишээ авах юм бол өнгөрсөн жил Apu хувьцаат компани нэгдсэн байдлаар одоо энэ дээр спирт бас бором спиртийн үйлдвэр, пивний үйлдвэр, Tiger Mager-тай бүгдийг нэгдээд ойролцоо 54 тэрбум төгрөг нийт цэвэр ашигтай ажилласан. За Apu хувьцаат компани ганцхан хувьцаатай байсан бол нэг хувьцаан дээр ногдож байгаа ашиг нь бол 54 тэрбум байсан. Тэгээд тухайн үед зах зээлийн үнэлгээ ойролцоо 900 тэрбум төгрөгтэй байсан. Тэгээ үнэ ашигын харьцаа одоо 54 тэрбум хувахан 900 тэрбум төгрөгөөр гаргах боломжтой байсан. За одоо Apu ярьж байгаа чинь үргэлжлүүлье. За өнгөрсөн хэдэн жилүүдэд Heineken спирт балтром спиртийн үйлдвэртэй нэгдээгүйгээс өмнө ер нь Apu санхүүгийн хүнд байдалтай байсан. Яагаад гэх юм бол 2011-12 онд нэлээд өндөр дүнтэй валютын зээл авч тэгээд Монголын эдийн засаг өснөө, харилцагчийн тоо нэмэгдэнэ, нэг хүн дээр ногдож байгаа борлуулалтын тоо нэмэгдэнэ. Тэг хамгийн гол нь бас нэлээд томоохон сүүний үйлдвэр барьж тэгээд сүүний үйлдвэрийнхаа зөвхөн 23% capacity эсвэл багтаамжийг одоо үйлдвэрийн чадварыг ашиглаад тэгээд ерөөхдөө нэлээд хүнд байдалд ороод бас хэдэн жил алгалт орсон. 14 онд харах юм бол 14 тэрбумын алгалтай ажилласан. За 2015 онд харах юм бол бас дахин үнэлгээгийн аргыг ашиглаад ерөөхдөө ашигт 11 тэрбумын ашигтай ажилласан. Гэхдээ яг компани мөнгөнгүүлгээ тайлан үзэх юм бол 2015 16 онд гэх юм бол энэ үедээ ерөөхдөө нэлээд хүнд болж мөнгө алдсан компани маань. За 17 он болж спирт балборам, Heineken, Tiger-ийн нэгдээд Apu Trading бас нэгдээд нэгдсэн байдлаараа 54 тэрбумын цэвэр ашигтай ажилласан. За энэ жилийн хагас байдлаараа 36-37 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байлаа хагас жилийн байдлаар. За энийг зүгээр нэг нугалчээ гэх юм бол одоо та хэд маань энэ харж байгаа 2018 он 70 тэрбумын цэвэр ашигтай ажиллах магадaltaй. Миний хувийн таамаглал бол энэ жоохон бага байна. Миний зүгээс одоо бас өвөл болоод эдийн засаг маань одоо ингээд сайн хэвээрээ нүүрсний экспорт ингээд сайн хэвээрээ эдийн засаг сэргэж байгаа. Тэгээ одоо янз янзын баярууд болж байгаа. Тийм учраас одоо энэ 2018 оны жилийн эцэст миний таамаглалаараа Apu хувьцаат компани маань нэг ойролцоо 80 тэрбумын цэвэр ашигтай ажиллах магадaltaй болов гэж таамаглаж байна. За доор график харах юм бол нөгөө хувьцааны үн ханш ингээ харагдаж байгаа. Энэ дандаа жилийн эцсийн тоонууд дундуур бас нэлээд дээшээ доошоо хэлбэлцсэн. За 2016 онд бол ёроол нь 280 төгрөг дээр байсан. Тэгээ 2017 оны оройн үед нөгөө яг нэгдснийхаа дараа 906 төгрөг лөө хурж тэгээ буцаагаар буурсан юм. Өнөөдрийн байдлаар 585 төгрөг дээр байгаа. За энэ хоёр хоорондоо ямар холбоотой юм бэ гэх юм бол энэ 70 тэрбум ч юм уу энэ жилийн таамаглал эсвэл өнгөрсөн жилийн 54 тэрбумыг Apu-гийн нийт ойролцоо тэрбум төгрөгийн хувьцаагаар хуваах юм бол нэг хувьцаан дээр ногдож байгаа одоо энэ бид нэр дараагийн слайд руу оръё. Нэг хувьцаан дээр ногдож байгаа 2016, 17, 18 оны тоог харъя. За 16 онд нэлийн тааруухан ашигтай ажиллаж та одоо Apu хувьцаат компани хувьцаа эзэмшдэг байсан бол 16 онд таны нэг ширхэг Apu-гийн хувьцаан дээр 3.8 төгрөгийн өгөөж мөрдөх байсан. Тэгснэ нэг ширхэг Apu-гийн хувьцаа жилийн эцэстээ ойролцоо 400 төгрөгтэй байсан. За та 400 төгрөгийн үнэтэй хувьцаа авч ерөөхдөө жилийн эцэстээ 3.8 төгрөгийн орлого авна гэх юм бол маш муу үзүүлэлт байсан. За 2017 онд харах юм бол ерөөхдөө хувьцааны үн ханш нь өсөөд 716 төгрөглөө үрээд тэгээд жилийн эцэстээ 51 төгрөгийн ашигтай ажилласан бол үн ашигын харьцаа хамаагүй сайжирсан. За 16 оны доотлын график харах юм бол 16 оны үн ашигын харьцаа харах юм бол 16-нд 103 хүрсэн. Тэгээд шинэ олон компаниудаа нэгдээд ерөөхдөө өөрийн асуудал бараг үгүй болоод спирт балбором Heineken хоёулаа бараг дангаараа 10 тэрбумын ашигтай компаниуд ямар ч үр төлбөргүй орж ирээд үн ашигын харьцаа
сайжраад 14 хүрсэн. За энэ онд ер нь 70 тэрбумын цэвэр ашигтай ажиллах юм бол энэ үн ашигын харьцаа баг өнөөдрийн байдлаараа 590 төгрөгтэй байх юм бол 9 орчим байна. За 80 тэрбум төгрөг хүрчих юм бол энэ баг нөгөө 8 7 руу буунаа. За энэ маш хямдхан үзүүлэлт. Тэгээд ирээдүйдээ бас компани маань өрөө дарж дуусгаж Credit Suisse-ийн өрийг дуусгаад ерөөхдөө энэ нэлээд гоё болох боломжтой. За юу үзэж байна гэх юм бол таад маань энэ үн ашигын харьцааг бас бусад компани хувьцаанууд дээр ашиглах боломжтой. Тэгээ бас энэ ерөөхдөө бас худалдаа авахын шийдвэр гаргахаас өмнө маш энгийн хийхэд маш хэлбэр нэг алтан дүрм гэх юм уу да тий. Тэгээ та өөрөө худалдаж авах гэж байгаа сонирхож байгаа компаниудын аль нэгийг ингээд сонгоод жигсаагаад тэгээд харьцуулахгүй юу. За олон улсын жишээг харах юм бол дараагийн слайднаар бид нэр одоо Apple компанийг үзүүлсэн байгаа. За 13 оноос 17 оны хооронд энэ компани маань $80 нэлээд өссөн. Одоо $170 руу өсөөд тэгээд үн ашигын харьцаа 14 байсан 13 онд. Тэгээд 17, 14 онд. Тэгээд 17 оны онд ер нь 18 3-тай байгаа. Тэгээд энэ ерөнхийдөө буцаагаад өсөх хандлагатай байгаа. Яагаад гэх юм бол Warren Buffett энэ компанийг авсан дэлхийн анхны $1 их $80 үнэлгээтэй компани болсон. За та бас ингэ бодох хэвээр ер нь Монголд одоо Apple-аас доогуур байгаа үн ашигын харьцаатай компанийг худалдаж авах уу? Эсвэл би гадаад арилжааны данс нээгээд тий дэлхийн тэргүүлэгч одоо смартфон, тансаг ийм электрон хэрэглээ барьдаг, үйлдвэрлэдэг, борлуулдаг компани хувьцаа авах уу? Тийм учраас та миний зүгээс одоо та нэг 18-аас дээш 20 30 үн ашигын харьцаатай компанийг сонирхож байгаа бол Монголын хөрөнгөний бирж дээр та ерөнхийдөө валютын эрсдэлийг бас давхар нэмээд авах юм бол ерөнхийдөө буруу хөрөнгө оолт гэж үзэж болно. Тийм учраас та бас манайх руу хандаад гадаад арилжааны данс нэгээд жишээлбэл энэ сайхан Apple гэдэг компани хувьцаа авах боломжтой. За Apple компани үн ашигын харьцаа Apple-тай харьцуулах юм бол энэ жилийн эцэстээ Apple компани маань жинкнээсээ 70-80 тэрбумтай байх юм бол Apple компани маань хамаагүй хямдхан тэгсэн хэрнээ илүү их ашиг өгдөг компани байх боломжтой. Тийм учраас одоо Apple хувьцаа компани маань энэ чигээрээ яваад 580 590 төгрөгтэй байх юм бол Apple хувьцаа компаниас хамаагүй хямдхан тэгснээ хамаагүй өндөр ашигтай. Тийм учраас ер нь та ухаалаг хөрөнгө оруулагч байх юм бол ер нь Apple-ийн хувьцаа бас авсан зүйтэй. За дараагийн слайд руу ороод ерөнхийдөө хэдэн Монголын хөрөнгөний биржтэй байгаа компаниудын үн ашигын харьцааг харъя. За манай 5 толгой гэдэг компани маань Dealing Graphic дээр харах юм бол өнгөрсөн жилдээ тэргүүлж байсан. Яагаад вэ гэх юм бол нэг ч хувьцаан дээр бараг 3-аас 4 мянган төгрөг ашиг ногдож байсан. Дараа нь говь байгаа 10-тай бас нэлээд ашигтай тэгснэ хямдхан тэгээд манай сайжирсан Apple хувьцаа компани байгаа. За Apple-ийн хувьцаа маань жилийн эд хүртэл өсөхгүй бол говьоос хямдхан болно гэсэн үг. Тэгээд 5 толгоос чуд дээгүүр тэгээ явандаа энэ зарчмаараа яваал ах юм бол тэгээ Apple-ийн хувьцааны ханш өсгөл бараг 5 толгойд өрсөлдөх боломжтой. За 5 толгой дээр нэг хальт нэг мэдээлэл нэмэгдэх юм бол ер нь сая Эрдэнэс 5 толгойд жоохон талбай лиценз олборлолтын асуудал гарч ер нь бараг хэдэн сар зогсоод хагас жилийн тайл нь маш муу гарсан. Тэгээ энэ маргаан одоо хурдан шиг шийдээд буцаагаад үйл ажиллагаа хэвийн орчин бол 5 толгой ч гэсэн буцаагаад сайхан ашигтай хямдхан компани болох магадлал өндөртэй. За Landyman гэдэг компани хувьцааг нь харах юм бол одоо үн ашигын харьцаа 36-тай байгаа. Хоёр дахь улирлын ашигын тоо харах юм бол за энийг та хэд ерөнхийдөө нэг нугалчих юм бол одоо бүтэн жил ажиллана гэж тооцох юм бол ойролцоо нэг 18, 19 maybe 20-тай гарах магадлалтай. Тийм учраас бас говь Apple 5 толгоос илүү үнэтэй байгаа гэсэн үг. За шилдэг iTunes гэдэг компанийг харах юм бол үн ашигын харьцаа нэлээд өндөр 100 гарцсан байгаа 3 тоотой. Тэгээд энэ одоо юу үзүүлж байгаа нэ гэх юм бол хүмүүс энэ хувьцааг нэлээд өндөр үнээр авах хүсэлттэй байгаа. Яагаад вэ гэх юм бол мэдгүй ирээдүйн ашиг харж байгаа гэж магадгүй одоо дархны тэр server farm бэлэн болсон байгаа. За гадаад зах зээл одоо Америкийн зах зээл дээр харах юм бол одоо шилдэг Tesla гэдэг компани маань үн ашигын харьцаа бүр 0 хүрсэн. Яагаад вэ гэх юм бол энэ компани ямар ч ашиггүй ажилладаг. За дараа нь энэ AAPL Apple гэж байгаа 18-тай биднээс хэлсэн. За Amazon гэдэг компани маань iTunes-аас 3 дахин өндөр үн ашигын харьцаатай бараг 300 хүрсэн байгаа. Яагаад энэ вэ гэх юм бол энэ компани маань ашигын төлөө ерөөсөө явахгүй байгаа. Стратеги нь хэдэн жил ойлгомжтой ер нь
олсон мөнгөө шууд буцаагаад ер нь зах зээлийн ханшнаас доогуур санал болгож зарим бизнесуудаа баг алхалтай ажилуулж ерөнхийдөө зах зээл эзэмшийа өсөлт гаргая гэсэн стратегтэй компани байгаа. Тэгээд энэ компани ер нь тэ $1900 нэг ширхэг хувьцаа. Тэгэл энийг одоо та 300-аар авах юм бол нэг ч хувьцаанд дээр ноогдож байгаа юугийн ашиг гарах боломжтой. За Amazon яг нэг өндөр явж байна гэх юм бол галзуу өсөлттэй компани байгаа юм. Тэгээд ер нь өрсөлдөгчүүд ер нь Amazon баг байхгүй. Тийм учраас хүмүүс ирээдүйн ашиг нэлээд сайн харж энэ компани дээр ийм их өндөр өртөг төлөх бэлэн байгаа. За Facebook-ыг харах юм бол өнгөрсөн жил 34-тэй байсан. Энэ жилийн дундуур унсан яагаад гэх юм бол нөгөө харилцагчийн дата мэдээлэл ингээд хариуцлагагүй хандаж баахан юм болж тэрнээсээ болж ер нь бас зардал нэмэгдээд ерөөхдөө энэ буурсан байгаа. За Google компани харах юм бол бас 35-тай энэ хэдэн компаниудыг яагаад үзүүлсэн бэ гэх юм бол энэ компаниуд ихэвчлэн баг үр зээлэхгүй те Facebook, Google хоёулаа баг зээлэхгүй. Тэгээд ерөөхдөө тэргүүлэгч компани өрсөлдөгч баг байхгүй. Тийм учраас эднэрийг үзүүлсэн. Тэгээд 34-35-тай байгаа. Тэгээд Apple-тай харьцуулах юм бол хамаагүй одоо үнэтэй гэж үзэж болно. Тийм учраас гэхдээ та энэ хэдэн гадаад компанийг үзэхгүй сонирхгүй гэх юм бол манай одоо хөрөнгөний биржлэг Gov, Apo гэдэг компани маань эдгээр бүгдээрээ Apple, Facebook, Google-аас одоо харьцуулах юм бол илүү ашигтай тэгээд бас илүү хямдхан байгаа юм. За сүүлийн слайдн дээр жоохон сурталчилгаа хэлчихье. Та хэд маань манай Apex Capital бидний үйл ажиллагаа дэмжиж энэ сургалтыг сонирхолтой байсан бол энийг шеэр хийгээрэй. Тэгээ та Монголын хөрөнгөний биржлэр иймэрхүү сайхан өндөр ашигтай өртөг байхтай хувьцаа сонирх юм бол манай дээр хүрээд ирж дансаа нэгээрээ эсвэл та гадаад валютын эрсдлээс өөрийнхөө хамгаалч доллар ч юм уу Хонконг доллар тий Canadian доллар тийм хөрөнгө оруулалт хийе гэх юм бол бид нар дээр хүрээд ирээд бид нараас танд interactive blocks-ийн дансыг нээж өгөөд та өөрийнхөө дансаараа дамжуулангаа гадаад хувьцаа худалдаж авах боломжтой болно. Тийм учраас та одоо гадаад дотоодын хувьцааны сайн зөвлөгөө өгдөг түнш хайж байгаа юм бол манай дээр ирж дансаа нэгрээ. За анхаар тавьсан баярлалаа. Баяртай.